Орой өдрийн үзэгчтэй эрүүл амьдрал цай нэвтрүүлгээ ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэ удаагийнхаа дугаарыг бүү ээж хүүхдийн мэдрэлийн эмнэлгээс хүргэж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт бүү ээж хүүхдийн мэдрэлийн эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор, хүүхдийн мэдрэлийн зөвлөх зэргийн эмч Утганбаяр эмч маань өргөдлөө. Орой өдрөө танд. За орой минь. Таны ажил тавлаг сайхан байна уу? Гайгүй явуулчихлаа. Явуулчихлаа. За хамдрын ажил сайн уу? Тавлаг сайхан. За эмч одоо ингээд би ер нь ингээд мэдрэлийн эмгэгтэй энэ тархины үйл ажиллагаа ер нь нэг улиралтай холбоотойгоор ер нь яаж өөрчлөгдөж идэх юм бэ гэдэг талаас нь нэвтрүүлгийнхаа дугаарыг бэлтгээд байгаа юм. Тэгэхээр та энэ дээр бас одоо холбоо хамааралтай юм ер нь байна уу те? Ялангуяа энэ хаврын улиралд чи хүмүүс юм нь хөдөлчлөөж гэж нэг яриад байдаг те, синдром нь хөдөлчлөө гэж ингээл яриад байдаг. Ер нь энэ улирал тархины үйл ажиллагаанд ер нь яаж нөлөөлдөг юм бэ? Энийг ер нь тайлбарлах боломжтой юу? Тэгэхээр яг зөвхөн хүмүүс ярьдаг хаврын улирал болохтой зэрэг хаврын синдром буюу одоо нөгөө хүний чинь шизон хөдөлчлөөч гэдэг юм уу тийм ээ ингэж ярьдаг л да. Тэгэхээр ер нь бол хаврын синдром гэж одоо номонд бол бичсэн байдаг. Ялангуяа одоо хаврын синдром гэдгийг зарим хүмүүс ойлгохдоо бол энэ өвчин гэж ойлгодог. Гэтэл энэ бол өвчин биш. Тэгэхээр яагаад өвчин биш гэж юм хэмтэн зэрэг улирал солигдож байна те, өвлийн улиралаас хаврын улирал өөрөөр хэлэх юм бол хүүтэн улиралаас дулаан улирал руу одоо шилжиж байгаа энэ цаг мөчид одоо хүний бие организм болоод сэтгэхүйд одоо төр зүрийн хямрал явагддаг юм байна л да. За энэ хямрал нь болохтой зэрэг ойролцоогоор нэг 7 хоногоос зарим тохиолдолд хэдэн 7 хоног хүртэл үргэлжилдэг юм байна. За энэ хаврын одоо хямрал, хаврын синдром гэж яриад байгаа нь ямар одоо эмнэлэг зүйн шинжээр илэрдэг вэ гэсэн ийм асуулт бас гарах байх гэж бодож байна. Тэгэхээр юуны өмнө одоо өөрөө асуусан асуулт бол мэдрэлийн тогтолцоонд яаж одоо нөлөөлдөг вэ? Тэгэхээр ганц мэдрэлийн тогтолцоонд бол энэ хаврын улирал бол нөлөөлөхгүй. За тэгэхээр нөгөө өвлийн хүүтэн улирлаас хаврын дулаан улирал өөрөөр хэлэх юм бол агаарын хүүтэн температураас дулаан температур руу огцом шилжиж байгаа энэ нөхцөлд дээрэс нь агаарын атмосферын даралт гэж байдаг шүү тийм. Энэ даралт нь одоо нөгөө дулаан улирал болоод ирэхдээ зэрэг буурч эхэлдэг юм л да. Энэ моментод хүний сэтгц болоод бие биедрийн хувьд бол янз янзын өөрчлөлт гардаг юм байна. Тэгэхээр ямар өөрчлөлт ихэвчлэндээ гардаг вэ гэхтэн зэрэг манайхан хэлдэг нөгөө синдром гэж яриад байгаа зэрэг ихэвчлэн сэтгц талаас нь яриад байдаг байхгүй. Тэгэхээр яг ер нь бол ялангуяа нөгөө суйртай өөрөөр хэлэх юм бол одоо сэтгцийн эмгэгтэй шизофрени гэж ярьдаг шүү тийм ээ. Сэтгцийн одоо өвчний тал дээр ямар нэгэн байдлаар нөгөө нэг асуудалтай ийм хүмүүс болохтой зэрэг нөгөө энэ саяны миний хэлээд байгаа энэ удирдлын энэ өөрчлөлт нь илүү их нөлөөлдөг юм байна. Тэгэхээр яаж нөлөөлдөг вэ гэхтээ зэрэг ялангуяа хүний зам төрхөд их нөлөөлдөг. Ууртаа догшин болох эсвэл одоо юм орчныхын зүйлүүд юу гэдгийг одоо орчин тойронд болж байгаа процессыг одоо таалагдахгүй тийм ээ ийм байдалтай байх. За тэгээ ялангуяа нөгөө шизофрени гэж яриад байгаа энэ эмгэг бол ихэвчлэн удам дамжиж үүсдэг эмгэг. Тэгэхээр ийм суйртай шизофрени суйртай удмын ийм шалтгаантай ийм хүмүүс бол өшөө нөгөө нэг одоо энэ эмнэлэг зүйн байдал нь илүү тод илэрдэг юм байна л да. За тэгэхээр нэг талаасаа энэ. За хоёр дахь юм бол хүний одоо ажлын чадваранд нөлөөлдөг. Тэгэхээр яг энэ процессыг юу одоо нөлөөлдөг вэ гэхтэн зэрэг нарны хит одоо ягаан туяа нарны нөгөө гэрэл нөлөөлдөг юм байна л да. Ялангуяа хурц гэрэл. Тэгэхээр энэ нөлөөллийн улмаас хүний бие ритм гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Бие организм ямар нэгэн өөрчлөлт гардаг юм байна. Тэгэхээр энэ бие ритм нь юугаар илэрдэг гэхтэн жишээлх юм бол нойрны асуудал байгаа тийм. Хавралтай зарим хүмүүс нь болохоор нойр хүрэхгүй гэж ярьдаг. Тийм яг нойр гүдчихдэг шүү дээ. За зарим нь болохтойгоо зэрэг юу нойр хүрээд байна гэж ярьдаг. Тэгэхээр одоо энэ хүн янзаар харилцаа хэлбэл байдаг байх тийм. Тэгэхээр нөгөө энэ нөгөө нэг гэрлийн энэ эрчимтэй энэ туяа хүний нөгөө гормоны өөрчлөлтөнд дотоод шүүрлийн болчихсон өөрчлөлт нөлөөлдөг юм байна. Бид нар ярьдаг шүү дээ нойрны гормон мелатонин гэж яриад байдаг тийм ээ. За мөн ад жаргалын одоо гормон серотонин ч юм уу гэх мэтчлэн. Тэгэхээр энэ нөгөө нэг гормонын ялгаруулалтанд илүү одоо нөлөөлдөг юм байна. Тэгэхээр энэ үүнээс үүдээд зарим одоо
хүмүүс нөгөө нөгөө ад жаргалын гормон гэж яриад байгаа нөгөө серотонины үйлчлэгээр зарим нь юм ад жаргалтай баяр баясгалан тулд зарим нь нөгөө дутагдаад ирэхтэйгэн зэрэг серотонины ялгарлалт нь буураад ирэхтэйгэн зэрэг одоо миний төрөний хэлээд байсан одоо арган шинд нь нөлөөлөд байдаг. Гэх мэтчлэн хүнтэй ижилхэн бас нөгөө мелатонин гэдэг гормонын одоо хит ялгаруулалт юм уу эсвэл нөгөө дутуу ялгаруулалтаас болоод бас хит нь ойргоох юм уу эсвэл одоо юу сэргэг болох ч юм уу тийм ээ эсвэл одоо унтаар намаглах ч юм уу ийм байдалд хүрэгдэх юм байна л да хаврын улирал бол. Тэгэхээр энэ хаврын улирлын одоо энэ нөгөө нэг үе шатнд ихэвчлэндээ 1-2 сард илүү одоо энэ явагддаг гинэ. Бид нар болохтой зэрэг 3-4 сарыг л бодоод байдаг шиг тийм. Гэтэл яг 1-2 сараас одоо энэ процесс хүний бие организмд нөлөөж эхэлдэг гинэ. За ийм байна. За хүүхдэд гэж асуусан учраас мэдээж би одоо өөрөө хүүхдийн мэдрэлийн юмч болохтой зэрэг энэ үед хүүхдүүд бол нөгөө наснаас хамаарат бас өөр байдаг гэж байна. Ер нь бол одоо энэ хаврын энэ синдром гэдэг одоо юу гэдэг одоо эмгэг гэж хэлэхгүй гэдэг шинж тэмдэгч юм одоо. Тэгэхээр жишээлх юм бол одоо настай хүмүүс болохтойгоо зэрэг настай хүмүүс яаж өвлөдөг вэ гэхээр унтаа намаа болдог юм уу? Ой тогтоомчнууддаг юм уу? Харигдлахаа өвддөг ч юм уу тийм ээ? Өсвөр зүрхний сохиолт нэгсдэг ч юм уу? Гэх мэтчлэн нөлөөлдөг байна. Хүүхэд болохтойгоо зэрэг ихэвчлэн нэг аран шин нөлөөлдөг. За ууртаа догшин ширүүн болох ч юм уу? Эсвэл одоо ямар нэгэн хүлээж авах чадвар нь мууддаг ч юм уу? Эсвэл зарим хүүхдүүд одоо ялангуяа нөгөө түрүүний хэлээдсэн сэтгцийн ийм асуудалтай юм гэхдээ ийм гэр оронд одоо төрсөн байх юм бол нөгөө шизофрени эмгэгийн далд явцсан илэрх шинж гадаг ч юм уу гих мэтчлэн за манай хүүхдийн мэдрэлийн практик бол юу их илүү тохиолдог гэхдээ зэрэг хит хөдөлгөөнд хам шинж анхаарал төвлөрлийн дутмагшил гэдэг юм гэхдээ хүүхдүүд ийм суйртай хүүхдүүдийн одоо энэ процесс нь бол илүү одоо ялгарч гарч ирдэг юм байна. За хөшөө дээрээс нь нөгөө наснаас гадна хүүсээр бас хүмүүс бас янз янзаар нөлөөлдөг гинэ. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүстэй ингээ харьцуулаад үзэхдээ зэрэг энэ хаврын синдром гэдэг нь эрэгтэй хүмүүст илүү их элбэг тохиолддог гэж. Эрчүүд. За тийм. Тэгээ эрчүүдэд бол илүү элбэг тохиолддог гэж байна. Охтуудад болохтойгоо зэрэг одоо өсвөр насны хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр охтууд нөгөө хүүхдүүдтэй эрэгтэй хүүхдтэй харьцуулахад охтууд илүү давмгаа бас энэ хаврын синдром гэдэг иймэрхүү байдлаар илэрдэг гэж байна. За нэг талаас мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөхөөс гадна энэ нөгөө хавар болохтой чинь зэрэг нөгөө ургамал одоо ноороо цэцэглээл те ингээд нөгөө ургамал чинь нөгөө нэг юугаас хувьсаад шүү дээ нөхцөл байдал те ногоороод ингээд гэдэг нөгөө юугаа ямар юм гэдэг тоосонцоо те цацаад эхэлдэг энтэй холбоотойгоор харшил их үүсдэг гэж байна. Тэгэхээр нөгөө хаврын удирдал болдог гэдэг нь ялангуяа харшимтгай хүмүүс бол нөгөө харшлаас сэргийлэх одоо эмчилгээгээ эрт эхлэх ёстой байдаг гэх мэтчлэнгийн. За түүнээс гадна ер нь бол ингээд суур эмгэгтэй хүмүүсийн нөгөө хууч өвчин гэж ярьдаг тийм хууч өвчин. Тэгэхээр энэ нөгөө хууч өвчнийг нөгөө хаврын синдром гэдгээс бас ялгаж салах хэрэгтэй тийм ээ. Ялангуяа нөгөө гипотероз гэж ярьдаг мамаа болчихлохын одоо эмгэгтэй ийм хүмүүс болохтой зэрэг айгүй тийм стресс ихтэй байдаг шүү дээ. Уйламтгай тийм раздражительный гэдэг эмоц ихтэй ийм байдаг шүү дээ. Тэгэхээр гипотероз эсвэл одоо цус багталттай ч юм уу за харшилтай за тэгээ архаг хууч өвчтэй ийм хүмүүсийн нөгөө өвчин сэтэрч гарч ирд тийм ээ л да. Тэгэхээр энэ нөгөө хаврын синдром гэж бас бодоод байж болохгүй тийм ээ. Суур хуучин одоо архаг хууч өвчин энийг бас бодох хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр нөгөө эмчтэр одоо тухайн өвчтөнд ирлээ гэж бодоход энэ нөгөө архаг өвчин сэтэрсэн байна уу? Эсвэл энэ хүнд хаврын синдром гэдэг нь явагдаж байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй юм шиг байна. Ялгаж салгах хэрэгтэй. За нэрээ хүүхдэд бол одоо нэг хаврын синдром гарч ийн гэж одоо хэлэхгүй тийм ээ. Тий. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү байдлаар бол энэ хаврын синдром гэдэг юм бол хөвшөндөө илэрдэг. За нэг иймэрхүү байдлаар илэрх нэ шинж тэмдгүүд нь юм байна тий. Ер нь одоо тэгвэл бид нар аль болох энд өртөхгүй байхын тулд ер нь амьдралынхаа хэв хөвшлийг яаж одоо өөрчлөх боломжтой вэ? Улирал солигдоод ийм нөхцөл байдал байгаа ч гэсэндээ бид нар ямар нэгэн байдлаар амьдралынхаа хэв хөвшлийг өөрчилж инээ сэргийлэх боломжтой юу? Боломжтой. Тэгэхээр нөгөө би түрүү хэлсэн шүү дээ.
ойролцоогоор энэ хаврын синдром гэдэг нэг 7 хоногоос хэдэн 7 хоног хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд хүн яах ёстой вэ гэхтээ зэрэг ер нь бол өөрөө өөрийгөө удирдах ёстой гэж байгаа байхгүй. Миний хаврын синдром ихэлсэн байна гэдэг ч юм уу тийм ээ. За одоо би ерөөсөө нойр гутлаач гэдэг юм уу. Эсвэл одоо миний амар нойр хүрээдэж гэдэг юм уу. Энэ бүхтээ өөрөө бол зохицуулах ёстой байдаг юм л дээ. Тэгэхээр яаж зохицуулах вэ гэхтээ зэрэг жишээлх юм бол одоо би 10 цагт унтаад хөвссөн бол нөгөө гэрлийн туяагаар чинь нөлөөлөлөөр бид нар чинь харанхуй холоог байна гэж харин байгаад байдаг 10 цагт унтдаг байсан бол 11 12 цагт унтах жишээний тийм. Тэгэхээр би 10 цагт унтдаг л байсан бол тэр цагтаа л унтах хэрэгтэй. Тэгэхээр хүний нойр ялангуяа том хүний нойр бол 7-8 цаг унтчихэж тэр хүний нойр ханах хэрэгтэй байхгүй. Тэгэл энэ цагтаа нөгөө өглөө эрт гэгээ орчдөг шүү дээ тийм. Тэгэхээр гэгээ орцсон нөгөө нойроос сэрэгчтэй. Тэгэхээр яг урд нь яг хэдэн цаг унтдаг байсан ер нь хүн хэдэн цаг унтах ёстой гэдгээс хамаарат ер нь бол тэр унтах ёстой цагаа аль болоход барьж явах ёстой. За түүнээс гадна хаврын уйлрал хүний нөгөө хооллолтын дэглэм алдагддаг юм байна. Ялангуяа өвөл болохтойгоо зэрэг бид нар чинь шимт хийжээд муухтай витамины хоол дутагдaltaй ч гэдэг юм уу тийм ээ ийм витаминаар дутагдсан тиймэрхүү хоол хүнсүүд их хвшлэндээ иддэг шүү дээ тийм ээ гоцоо нөгөө хүнд хоол иддэг гэсэн үг тийм. Тэгэхээр аль болохоор нөгөө одоо энэ хаврын синдромоос сэргийлэхийн тулд яах ёстой вэ гэдэг зэрэг витаминлэг хоол идэх ёстой гэдэг юм байна. Жимслэг одоо ногоолог хөөсний ногоо тэгээд шинэ болж игэл шинэ жимс тэр идэх ёстой байдаг юм байна. За ингээ хоолныхаа дэглэмийг бодох ёстой, нойрныхаа дэглэмийг бодох ёстой тийм ээ. За би ингээд стресстэй байна гэт одоо миний юм хөдөлчтэй гэд ингэж байж болохгүй тийм ээ. Өөрийгөө аль болохоор таашруулах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө одоо нэг удирддаг энэ арга барил сурах хэрэгтэй. Менеж хийх нь шүү дээ тий. Одоо менеж гэж ярьдаг болчихсон. Одоо энэ чинь одоо энэ хаврын синдромоос болоод миний уур хөдлөд энэ ч гэдэг юм уу ингэж бас болохгүй тийм ээ. Тэгэхээр өөрөө өөрийгөө тэгж болохгүй. За үнэхээр одоо нэг асуудал нь одоо ялангуяа нөгөө сэтгцийн эмгэгийнх асуудал ингээд сэтэрч явах юм бол заавал эмч тандах хэрэгтэй гэж байгаа юм тий. Тэгээд таашруулах төрлийн юм уух ч юм уу эсвэл одоо нөгөө нойр хүрээдэг юмнууд уух ч юм уу ямар нэгэн байдлаар эмийн эмчилгээ бас хийх хэрэгтэй гэж тааж байгаа. За өшөө дээрэс нь спортоор хичээл гэдэг байхгүй. Аль болохоор нөгөө стрессэд дарахын тулд бид нар яах юм нөгөө анхаарлаа өөр тийш нь хандуулах хэрэгтэй тийм ээ. Тэгээд нэгдүгээр бол тий яг үнэн тий. Нэгдүгээрт биеийн хүчний одоо хөнгөн дасгал хийнэ гэдэг байгаа. Бас хүн дасгал бол ядартал бол хийхгүй гэсэн. Тэгэхээр биеийн хүчний дасгалыг хийн. Өөрөөр хэлэх юм бол одоо алхалт хийх ёстой юм уу? Эсвэл дугуй унах ёстой юм уу? Эсвэл агаарт гарах ёстой юм уу? Эсвэл одоо би бол одоо жишээлх юм бол теннис тоглож байгаа. Оо вау. Гэх мэтчлэн ингээд тийм спортоор ямар нэгэн өөрийнхөө дуртай юм спортоор бол хичээлэх ёстой. Тэгэхээр энэ бол нэг хаврын синдром гэдгээс бас ямар нэг байдлаар өрсөн сэргийлж байна гэсэн. За гэх мэтчлэнгийн одоо өрсөн сэргийлэх аргууд бас байгаа. За тэгээд нөгөө үнэхэрийн одоо эмийн эмчилгээ хийх шаардлагатай бол мэдээж мэрэгжлийн эмчид үзүүлээд тодорхойлох ёстой эмчилгээг бол хийх ёстой. За энд нөгөө витамины одоо эмчилгээ гэд үзэх юм бол саяны нөгөө нэг дасгалуудаас гадна витамин хэрэглэх ёстой гэж тийм нэмэлтээр. Яа гэх юм бол Б-ийн төрлийн витаминууд нөгөө хаврын уйлралд илүү их дутагддаг гинэ. Өвөл нөгөө нөөцөлж чадаагүй гэсэн үг шүү дээ. Үүнээс витамин дутагдсанаас үүдээд янз бүрийн эмгэгүүд үүсдэг тийм ээ. За тийм учраас ялангуяа Б-ийн төрлийн витаминуудыг B1, B12, B6, B2 за тэгээд өшөө төмөрийн бэлтгэл гэх мэтчлийн бэлтгэлүүдийг ууж бас ямар нэг байдлаар витаминизац хийх ёстой гэдэг юм байна. Баярлалаа эмч. За эрүүл амьдрал цай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За бид энэ удаагийнхаа дугаараар хаврын уйлрал одоо хүний тархины үйл ажиллагаанд ер нь хэрхэн яаж нөлөөлдөг вэ? Ер нь одоо уйлралтай холбоотойгоор тарих ер нь ядралт авдаг юм болов яадаг юм бол гэдэг энэхүү мэдээлэл үзэгч та бүхэнд хүргэж байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээд бас халуун эмч маань бидэнд яг одоо энэ тархины үйл ажиллагааг дэмжих чиглэлээр нь бид нар одоо яг яах ёстой, хэрхэн яаж урьдчилан сэргийлэх мэдээж энэ үед одоо уух боломжтой юм бэлтгэлүүдийг бол одоо танилцуулах болно. Орой өдрөө эмч. Орой өдрөө. За халуун эмч маань одоо яг бидэнд яг нөгөө хаврын уйлрал те өөрөө тархины үйл ажиллагаанд ер нь яаж одоо нөлөөлдөг вэ? Мэдээж энэс бид нар яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг илүү төлхөө ярих байх тийм үү?
мэдээж бид нөгөө хаваршаад байна гэж заримдаа ярьдаг тийм. Энэ маань бол яг бидний гормонтой холбоотойгоор болон яг юм цаг уурын буюу гадны нөлөөтэйгээ холбоотойгоор бид нар юм илүү жоохон нойр мөг болж эхэлдэг. За энэ нь яаж байгаа вэ гэхээр мэдээж нөгөө нарны гэрэл бид нартай ойртож байгаа болон цаг уурын гинтийн өөрчлөлтөд бие даасан цаг болж байгаа. За тэгэхээр энэ үед бол бид нар нөгөө илүү жоохон сүлддэг, нойр мөг болдог, заримдаа ямиг мартдаг, анхаарал жоохон төвлөрөхгүй болж эхэлдэг. Тэгээд нөгөө зарим нэг хүмүүст бол илүү нөгөө гар маарч юм шиг ерөөсөө юм хиймээр хариуцлага санаа нэг юм дурггүй тийм яг үнэ. Нэг тийм болж эхэлдэг тийм. За энэ нь бол бидний хувьд бол илүү гормонтой холбоотойгоор яг юм байгалийн улирлын өөрчлөлтөд явж байгаа л хэвийн л үйлчлэл гэдэг чинь нөгөө байгалийн ламтан тийм. Яг тэр байгалийнхаа хуулиар л одоо бие өөрчлөлтөд байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ үед бол бид нөгөө яг сэргийлэх зорилгоор хамгийн түрүүнд юу гэхээр бид нөгөө байнга л ярьж байдаг нойр байгаа. Чанартай нойр. За яагаад заавал чанартай нойр юм бэ гэхээр чанартай нойрыг бүрэн авснараа би өөрөө өөрчлөлтөнд хамаагүй амархан даасан цогцсон. Тэгснээрээ нөгөө өдөртөө бид нар анхаарал төвлөрөхгүй байсан ч юм уу юм гормоны өөрчлөлтөнд ороод ингээл гарч ормоор санагдаж байгаа ч юм уу яг энэ зүйлүүдэд илүү амархан докторч очиж өгдөг. За тэгэхээр хамгийн түрүүнд бол бид нар чанартай нойрыг авах нэ гэж байгаа. За тэгээ би бол нэмэлтээр бол яг ментадимыг хэрэглэхийг зөвлөдөг. Ментадим яг ямар үйлдэлтэй гэхээр яг ингээд илүү сайн нойрыг дэмжиж өгч яадаг. Нойрын дундаа гүн нойрыг илүү дэмжиж өгдөг. За гүн нойр нь яг юу вэ гэхээр бидний нойр бол яг юм 3 төрлийн үе шаттай байж яадаг. За рем нойр буюу ингээд нүд ингээд амархан хөдлөөлөдөг. Хүн яг сэрэхэд бэлэн болж байгаа тэр үе шат байдаг. За энэний үед болохоор гүйхэн нойр явж дараа нь л гүйхэн нойр явж байгаа. Тэгээ тэрний дараа явж байгаа л гүн нойр болж байгаа. Гүн нойрны үед болохоор юм би илүү сайн амардаг. Тарих илүү сайн амарч өгч яадаг. Тэгээ ингээд илүү зүг зүүдлэхгүй амарч өгч байгаа тэр үе болж яадаг. Тэгэхээр ментадим бол илүү нөгөө гүн нойрыг дэмжиж өгснөөр хүн илүү амар сайн унтаж амардаг. За мөн ментадимын өөр үйлдэл юу вэ гэхээр анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. За мөн ингээд хүүхдүүдэд бол суралцах чадварыг нэмэгдүүлдэг. Илүү насанд хүрсэн ажил төрөл хийж байгаа хүмүүст бол анхаарал төвлөрийг нэмэгдүүлснээр оюуны чадварыг илүү сайжруулж өгч яадаг. Тэгэхээр яг нөгөө хаврын бид нар ачаалал авч чадахгүй байгаа ч гэсэндээ бидний хувьд ачаалттай байгаа энэ үеүүдэд бол илүү сайн оюуны чадварыг нэмэгдүүлж болох юм. Одоо ямар найрлагатай болоод яг нойронд тэ нөлөөлөд ургамал байгаа даа шүү дээ тийм. Бидний яг энэ ментадимын хувьд болохоор найрлаганд агуулдаг ургамал бол яг юм ашваганда гэж ургамал байгаа. Ашваганда ургамал яадаг вэ гэхээр биднийг илүү тайвшруулж өгч байдаг, амрааж өгч байдаг, гормоныг илүү тэмцэржүүлэхээс гадна тестостерон гормоныг илүү нэмэгдүүлж өгч байдаг тийм урагтайгаа. Тэгэхээр тэр нь өөрөө бидний нөгөө нойрыг дэмжихээс гадна сайн сэргээж өгдөг биднийг. Илүү сайн сэргээж өгдөг. Тэгээ мөн нойрыг илүү нэмэгдүүлж өгдөг учраас яг нөгөө амарсан мэдрэмжтэй болж өгч байдаг. Тэгээ анхаарал төвлөрөлтийг илүү нэмэгдүүлж өгөхөөс гадна яг стрессийг баг зэрэг бууруулж өгдөг. Тийм урагтай. За стресстэй орчинд бид нар бол одоо стресстгүй нэг одоо хором хүчийг бол өнгөрүүлдэггүй байх тий. За нойронд одоо яг энэ тайвшруулах одоо ментал төрлийн юмн дээр хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл өдрийн айл цагт нь уух вэ? Энийг өглөө би уучаар өдөржингөө би нойрог болох ууч гэдэг юм уу те? Өдөржингөө нэг юм ажлын идэхгүй байх ууч гэдэг юм уу? Нэг ийм зүйл асуугаад байдаг. Энэ дээр та нэг тайлбар өгөөч те. Яг ментадимын хувьд бол тайвшруулна гэхээр нөгөө нойрны юм шиг хүмүүс бодож. Харин бодлоход ингээл нойр өрөөд онцож байгаа шиг санагдаад байдаг. Тэгэнгүүт бол ментад бол илүү нөгөө удаан хугацаанд тогтмол уужааж илүү ингээд үр нөлөөгөө сайн үзүүлдэг ургамлын юмуд байгаа. Тэгэхээр шууд унгууд унтдаг юм нойрны юмнаас илүү ялгаатай. Гэхдээ зарим хүмүүст бол нөгөө эмэнд мэдрэг хүмүүс бас байдаг те харшлын юм нэгийг гунгатаа нойрн хүрээд явж байдаг хүмүүс ч бас байж байдаг. Тэгэхээр ер нь бол өглөө болон оройдоо уухыг ментадим бол зөвлөдөг. Өдөрт 2 удаа хэрэглэдэг. Тийм. Тэгэхээр хэрвээ заримдаа ингээд насанд хүрсэн хүмүүст бол 2 шигээр өглөө оройдоо 2 ингээ 2 удаа өдрийн тун 4 шиг болох шиг тийм. Тэгэнгүүт зарим хүмүүс илүү мэдрэг буюу ментадимээ уужаад юм жоохон нойрмоглоод байна гэвэл тунган дагасахыг зөвлөдөг. Өглөө нэгээр оройдоо 2-оор давуугаарэ гэж зурлаад явдаг. Тэгэхээр оройдоо илүү нөгөө гүн нойрн нэмэгдээд явж яадаг. Бага насны хүүхдүүдэд бол нөгөө сиропын хэлбэрээр бид нэр илүү уулгах боломжтой болж байгаа. Бага насны хүүхдүүдэд бол мэдээж нөгөө нойр бол тэр хүүхдүүд маань сайн байдаг. Яг ямар үед бага насны хүүхдүүдэд зөвлөд байдаг вэ гэхээр одоо яг нөгөө хичээл сургуульд амрах гад байдаг. Шалгалж уудаг илэрдэг үед энэ ачаалтын үед анхаарал төвлөрөл багасчдаг хүүхдүүд маань. Одоо бид нар ч гэсэн нөгөө гармаар санагдж байгаа шиг хүүхдүүд ч гэсэн гадаа тогломоор байдаг. Хичээл ном хиймээргүй байдаг энэ үеуд бол илүү ингээд яг анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх бас зарим хүүхдүүд нөгөө хит хөдөлгөөнд
хүүхдүүд гэж байдаг шүү дээ. Өрөмний өчиг хүүхдүүд гэж байдаг. Энд хүүхдүүдэд бол анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх зорилгоороос хэрэгжилж оож балдаг. За хизээ уух нь бас хилчлээ мэдээж энийг одоо хаанаас авахгүй тэгээд дээрэс нь хэдийн хугацаанд тасралтгүй уух хэрэгтэй үү те. Яг ментатимийн хувьд болохоор курс амжилтанд 3 сар байж байдаг. Мөн яг энэ ментатимийг бол агар фармын бүх салбараас худалдаа авах боломжтой байгаа. Түрүүн би таны ярьсан дэш нэмээд асуучихлаа нэг судалгаа байгаа юу? Тийм. Одоо нөгөө хит хөдөлгөөнт тэр анхаарал төвлөрөх дээр ер нь одоо хийгдсэн ямар судалгаа байдаг юм бол бас үр дүн нь юу гэж гарсан бол бас иргэдэд илүү их нөгөө нотлохотой байхаар тий. Ментатимийн хувьд болохоор юм яг 60 хүүхдэд хийгдсэн судалгаа байж байгаа. Энэ нь яасан бэ гэхээр нөгөө 60 хүүхдээ 2 хэсэг хуваагаад буюу 30-30-аар нь хуваагаад талд нь ментатимыг үлдсэн талд нь болохоор плацебо эффектийг үзүүлж байгаа. Плацебо гэдэг нь болохоор яг нөгөө им өгж байгаа юм шиг мөртлөө тэр имийн дотроо им байхгүй хоос байгаа зэрэг үйлчлэг хэлдэг. Тэгэхээр яг энэ нь яаж байгаа гэхээр им үнэхээр нөлөөлж гэнэ үү үгүй юу гэдгийг харьцуулж үзэхэд судалгааны илүү төхөн болж байгаа. За тэгээ энэ 60 хүүхдэд хийгдсэн судалгаан дээр ямар хүүхдүүдийг сонгох авсан бэ гэхээр нөгөө ADHD бид нар ярьдаг тийм анхаарал дутмагшил хит хөдөлгөөний идэвхтэй байгаа энэ хүүхдүүдийг сонгон аваад 12-7 хоногийн турш ментатимийг уулгаад нөгөө хэсэг бүл хүүхдүүд нь болохоор плацебо буюу нөгөө им уулгаагүй ажигласан байгаа. За энэ үед юу болсон бэ гэхээр 12-7 хоногийн дараа болохоор тухайн 30 хүүхд буюу ментатуусан бүлгийн 30 хүүхдүүд болохоор яг уугаагүй бүлгээс 70% бага буюу яг 70% бага хүүхдэд нь нөгөө анхаарал төвлөрөхгүй байсан завир нь алга болж байсан. Хит хөдөлгөөний идэвхтэй эсвэл зарим хүмүүс нөгөө илүү хүндэрчээрээ зан араншин илүү жоохон ууралдаг, бухимддаг, төрмөгийн болдог тэр завирууд нь харилж ууж байсан байгаа. Харин плацебо эффект тэр буюу нөгөө ямар ч им уугаагүй хүмүүсд болохоор 10% нь л энэ завир харилсан байгаа юм. Тэгэхээр яг нөгөө өөрийгөө им ууж яах гэж бодоод явж исэн мөртлөө ямар ч им уугаагүй байгаа хүмүүсд бол 10% нь харилж байсан бол яг ментатимийг уусан хүмүүсийн бол 70% нь энэ зөвөр нь арилаад эдгэрэлтийн шинж тэмдэг үзүүлж байсан байна. Баярлалаа амч. Эрүүл мэндийн цэцгийн нэвтрүүлэг үзэж та бүхэнд хаврын уйлрал одоо тархины үйл ажиллагаанд хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдэг сэдвээр нэвтрүүлгээ бэлтгэн хөргөж байна. За үзэгч та бүхэнд бас мэдрэлийн эмчийн болон Завхар төмөр компани эмч халуун нарын одоо зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Мэдээлэлсэн халуун эмчтэй баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлэг үзэгч та бүхэнд амин дэмийн хэрэглээ за мөн дээрэс нь хэрхэн яаж одоо хэрэглэх вэ, юунд нөлөөлдөг вэ гэсэн энэ зөвлөгөөний булангаараа үргэлжлэн хүрэх болно. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр амин дэм эрсийн болонгаараа тархины үйл ажиллагааг дэмждэг бэгэн төрлийн витаминуудын талаар мэдээлэл хүргэж байна. За ялангуяа өнөөдөр хүүхдүүдийн дунд маань анхаарал төвлөрөх чадвар моджийн, сурах чадвар маань эрс багасж, гар утасны хэрэглээ ихсэнтэй холбоотойгоор тархины үйл ажиллагааг дэмжих нь бол маш чухал болоод байгаа. За үүнд бол ялангуяа эцэг эхчүүд маань бэгэн төрлийн витамин агуулсан амин дэм эрсүүдийг хүүхдүүдэд хэрэглэхийг бий зөвлөж байна. За яагаад гэж байгаа юм бэ гэхээр B1, B2, B3, B6, B9, B12 гэсэн эдгээр витаминууд маань бүгдөө яг тархины мэдрэлийн мээлэн бүрхүүдлийг одоо үүсгэхэд чухал нөлөө үзүүлдэг. За тархины мэдрэлийн мээлэн бүрхүүл маань маш сайн бэхжснээр мэдрэлийн эсүүдийн хоорондын мэдээлэл одоо дамжуулах хурдмаа сайжирдаг. Үүнийг дагаад хүүхдийн сурах чадвар, анхаарал төвлөрөх чадвар эрс сайжирдаг байгаа. За одоо хэдүүлээ бэгэн төрлийн витаминуудыг нэг бүрчлэн авч үзье. За B1 витамин буюу тиамин. За энэ нь бол яг мэдрэлийн мээлийн бүрхүүлийг үүсгэхээс гадна бэгэн төрлийн B1-ийн витамины дутагдал их хэмжээтэй үүссэн үед бол хүүхдийн анхаарал тогтоох чадвар бол эрс мууддаг. За дараагийн витамин болохоор B2 байгаа. B2 буюу рибофлавин. За рибофлавин бол дутагдсан үед бол хүүхдэд ам цуурах, амны саалт гэмтэх зовирууд бол эрс ихсдэг. За тэгэхээр ялангуяа хүүхдийн тань амархан гэмтээд байдаг бол B2-ийн витамины дутагдал бас байж болзошгүй байх нэ. За дараа нь болохоор B3, B5, B7 гэсэн витаминууд байдаг. За эдгээр витаминуудыг бол арьс, үс хумсны витамин гэж нэрлэдэг. Яагаад гэвэл эдгээр витаминууд нь ялангуяа үсний бэхжилтэнд оролцох хумсыг одоо хурдан ургуулж илүү хэлбэртэй бат бэх болоход оролцохоос гадна арьсны янз бүрийн өрсөлд төвчөө үүсгэхээс урьдчилан сэргийлэх арьсны эсийн нөхөн төлжилтийг чухал үүрэг гүйцэтгэдэг байна. За дараагийн B-ийн төрлийн витамин бол B6, B12 гэдэг. Эдгээр витаминууд нь цусыг төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр B6, B12 витамин ер нь дутагдсан хүүхдүүд бол их амархан одоо ханиад томоо хүрдэг. За амархан ядарч суулдах шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр үүний цаана бол ихэвчлэн цус багтал
бодлолтууд явж идэг байна. За тэгэхээр B-ийн төрлийн витаминууд маань ийм олон үүргээ үүсдэг байна. Ялангуяа тархи мэдрэлийн үйл ажиллагаанд B-ийн төрлийн витаминууд бол ялангуяа тархины мэдрэлийн эсийн ялгаран хөгжилд оролцох нь. За хоёрдугаарт нь мэдрэлийн мээлийн бүрхүүлийг үүсгэж мэдээлэл дамжуулалтын хурдыг сайжруулж өгдөг байна. За цаашлаад болохоор хүүхдийн танин мэдэхүйн чадварт маш чухал нөлөө үзүүлдэг учраас хүүхдийн ихэнх витаминууд B-ийн төрлийн витаминыг яг зөв зохистой тунгаар агуулсан байдаг. За гэхдээ витаминыг сонгохдоо ямар гарал үүсэлтэй вэ гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь витаминыг хоёр төрлийн аргаар гаргаж авдаг гэдгийг бол өмнөх дугаардаар бол хэлсэн байгаа. За ялангуяа химийн аргаар буюу нийллэг аргаар гаргаж авсан витаминууд хүний бие шимэгтээ илүү удаан, дээрэс нь үйлдэл нь харьцан усвал байдаг учраас болж өгөх байгалийн гаралтай витаминыг та бүхэн сонгон хэрэглэж байгаарай. За байгалийн гаралтай витаминуудын дээр бол гадна талын сав баглаан дээр нь ихэвчлэн веган гэсэн тэмдэглэгээ агуулсан байдаг. Эсвэл 100% органик гэдэг тэмдэглэгээнүүдийг агуулсан байдаг учраас эцэгчүүд маань витаминыг сонгохдоо заавал сав баглааг нь харж агаарай. За өнөөдөр та хэддээ болохоор би энэ Nature's-ийн Mini Drops гэдэг энэ мультивитаминыг бол санал болгож байна. За ялангуяа дөнгөж 3 сартаагаас эхлээд хэрэглэж болдгоор энэ витамин их давуу онцлогтой бол байгаа. За дээрэс нь нэмээд яг түрүү хэлсэн хүүхдийн тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих нөлөөтэй B-ийн төрлийн витаминууд маань бүгд орж өгсөн. За мэдээж хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор А болон D, C витаминууд хавсарч орсон гэдгээрээ давуу талтай. Өнгө болон хугацаа хурцгагч бодис огт агуулаагүй гэдгээрээ давуу талтай байдаг байна. Тэгэхээр та бүхэн хүүхдтэй яг тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, хаврын ядаргаагийн тайлах, мэдрэлийн ядаргаагийн тайлах зорилгоор бол энэ витаминыг уулгахыг зөвлөж байна. За өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөө. Хэрвээ та бүхэнд асуулт байх юм бол комент хэсэгт бас үлдээж болно шүү.